Энэ аав нэ. Энэ ослоо үхэж энэ үхэж. Хойч. Наслуу цааччихлаа. Энэ наас Нэтутага гоё юм ижин. Зэмэштэй. Энийг энэ үлээ. Яа тахта. Бээжтэй. Би бүрэн дүүдэ хайртай. Би байгаадаа хайртай. Санацгад үзэгчдээ бидний 7 хоног бүр өсвөлээдэг Баасан гараг өнөөдөр иргэн ирж байна. 2017 он та сайн байна уу? Баасан гараг нэвтрүүлэг 2017 оны анхны дугаараа танд хүрэхэд бэлэн болсон байна. 17 он бол таны хувьд амжилт хүлээ даасрал баяр баясгалаар дүүрэн эхэлж байгаа гэдэгт бол итгэл дүүрэн байна. За нэвтрүүлэг уламжил ёсороо та бүхэнд яг өнөөдрөөс шууд эфирээр за мөн лайвтайгаа өргөх болно. Үндсэндээ олон телевизийн 600 студиэс телевизийн шууд эфир хүрж байгаа бол лайв Facebook-ийн Баасан гараг латинаар кириллээр альнаар ч хамаагүй бичээд манай утсаар зочлоороо за энэ утсаар лайв хүрж байгаа шүү. Лайвын доор сэтгэгдлүүд за бүх тэмцээн уралдаан энэ бүх зүйл болох болно. Та бүхэн тэгээд манай зочдоос асуух зүйл байх юм бол шууд асуугаараа тэгээд бас хайртай дотны хүмүүстээ мэдлэгээ бас төвшүүлэх боломжтой тий. За тэгээд та бүхнийхээ дунд бол шэрийн уралдааныг зарлж байна. Бас манай Баасан гараг пэйж хуудсан дээр лайк тарахаа битгий мартаарай. Ялагчд нь бол риторет гоо сайхны салаанд үйлчлэх хэм бичгийн эзнийг өгөх болно. За шэр бол юм байгаа шүү. Бидний хүргэж байгаа лайвыг та бүхэн яг одоо паблик тохиргоотой шэр хийгээрэй. Ингэснээр та бүхэн шэрийн хийсэн хүмүүс дундаас бид нэр ялагчийг рандом цэг орж тодруулж за шижрэг хэлсэн бэлгийг өгөлтөө. За Баасан гарагийн нэвтрүүлгийг үргэлжилж байгаа уламжил ёсороо эрэгтэй эмэгтэй хоёр зочин оролцдог билээ. Ингээд хамгийн ихний зочинтойгоо танилцъя. Хүчгийг нээ. This is a man's world, but it wouldn't be nothing. Нэвтрүүлгийн хамгийн ихний зочин бол Аястаг монголчин шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч пол дэнсер Цэнгүн. За Баасан гараг. Яг ингээд алхаар тэр чигээр явах нь гэж бодлоо шүү. За Баасан гараг мэндүргээ. За Баасан. Манай Цэнгүн бас сансныг бодох юм бол их өндөр байгаа даа. Би ч одоо метр одоо 70 юм шүү дээ. Тийм. Та намайг намхан гэсэн юм. Анхаа тэгж бодож байсан. Тэгэхээр танилцаад энэ сэтгэл өөрчлөгдсөн. Хөөх, Цэнгүн эргэж харлаа. Баасан гарагийн нэвтрүүлгийн лайвын октинтоо 80% ап хийлээ. За баярлалаа. Баасан гараг үргэлжилж байна. Хоёр зочин оролцдог. Ингээд өнөөдөр эмэгтэй зочин хэн байгаа болоо. Цэнгүн дөрвөшөө зогсож байгаараа шижрүү тэр хамт хилдэг үгээ хэлсэн шүү дээ. Зочин хэн байгаа болоо. Хүчгийг нээ. За энэ бүсгүй бол X Toots Production-ы жүжигчин Номон дээр байна. Баасан гарагийн мэндүргээ. Манай учир нь хаалганы цанаас мэндэлсэн яг шиг. Айлд орж ирэхдээ. Ийм юм байсан юм байна. Айлд орж ирэхдээ хаалганы онгойлгоч сайн байна уу? Энэ өндөр хүмүүсийн юу л да. За цэгүүж байгаа даашаа зогсоорой. За нэвтрүүлгийн өнөөдрийн хоёр зочин тодорхой боллоо. Лайв үзээд за шууд эфир үзэгч та охин үзээрэй. Ингээд Баасан гарагийн нэвтрүүлэг үргэлжлэж байна. Хамт байгаарай. Үргэлжлэж байна. Ной татагтай нараа хаалга төр наашин хандуулаарай. Баасан гарагийн үдэш та юу хийдэг вэ? Энэ өрөө тантай хамт Баасан гарагийн нэвтрүүлгийг үзэгчөөр шийдвэрээ. Эцоо чамайнаар хамт
2017 оны анхны баасан гараг танд шууд хүрж байна. Бид их баяртай байна уулзж байгаа да. За өнөөдрийн эрхэм мэдээ зочдыг бол та бүхэнд танилцуулсан. Тэгээд үзэгчтэйгээ манай зочид бас энэ цаг мөчид мэдлэх байхаа гэж бодож байна. За сайн байцгаана уу. Тэгээд одоо телевизийг үзэж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд баасан гарын нэвтрүүлэгт бас оролцуулсан баярлалаа. За сайн байцгаана уу. Бүгдээрэнд энэ орой мэндийг хүргэе. Тэгээд энэ нэвтрүүлэгт орж оролцуулсан та бүхэнд баярлалаа. Аа яг ингэж нөгөө хэлнэгээ тохирсон байсан юм уу? Намайг голчлаа. Би дагаад явчихсан. Энэ яхаа Монгол хүмүүсийн тэр нэг сайхан зочломтгой зан чанартай холбоотой л доо. Үзэгчид шижрээ төрийн зүгээс 2017 оны мэндийг хүргэж байна. 2016 оны 12 дугаар сарын 30-нд баасан гарагийн нэвтрүүлгийн хамгийн сүүлийн 16 оны тусгай дугаар үзэгч та бүхэнд ирсэн бол одоо ингээ 2017 он 1 жил өнгөрсөн байна шүү дээ. Шижрээ минь их хөвгшрөөтэй. 1 жил өнгөрөөд сахал ургаад үсэнсний стил шал өөр боллоо шүү дээ. За тэгээд үзэгчдээ яг шууд эфирээр лайваар уулзж байгаас сэтгэл хөндөр байна. За манай оролцогчид бичээд ихсэн байна. Орой минь гэсэн байна. Хараа мутсан юм 1 жил. Хараад байгаа юм тэндээс. Орой минь гэж байна. Азаа бэмбэтөрч орой минь гэнэ. Сайн уу? Намаа харахгүй. Бүгд нэг юугаа үзье. Уран бүтээлчдийн богино хэмжээний танилцуулга видеог бас бид нар бэлдсэн байгаа. Тэгээд энэ видеог үзчихэд эргээд студидтэй жинхэнэ сайхан ярилцлагаар уулзъя. Видео. Оо хоёр гарал би чи ер нь яасан хүн зовоо чаддгүй. За нэвтрүүлэгтээ хамт уулзч та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн хоёр зочдын маань бяцхан танилцуулгыг та бүхэн үзлээ. За тэгээд ер нь бол ингээ богино хэмжээний танилцуулга сэтгэл ямар байна? Юу вэ? Юу? Яаж ч нэг фэйсбүүкээс нь баахан зураг хийхгүй Тийм ээ гайхсан шүү дээ. Бахан зурнууд. Шингүү сая хамгийн ихний зургийг харснаа. Энэ зургийг юу хийж яваа гэж. Facebook ч бас аюултай байна уу? Авч болдгоо байсан бол бас хэцүү те. Бид нар нөгөө нэг орж байгаа хүмүүстэй хэлэхгүй зургийг авчиад тэгээд дуусах буцаага өгчт юм а зургийг. Тэгээ нэвлүүлгийн видеог чинь бас барна шүү. За намнагийн хувьд уран бүтээлийн сонирхох юу байна? Яг энэ эхний хэсэгтээ бол бид нар тийм ээ танилцуулгыг үзээд тэгээд уран бүтээл за ажил төлөвлөгөөнд хайрдаг байгаа. 7 сараас хойш бид нар зохиол зураг ажилласан байна. Шинэ тоглолтын бэлтгэлтэй байлаа. Тэгээд шинэ тоглолтын 8 сард нээлээ. 9 сард дахиад шинэ тоглолтын бэлтгэлд орлоо. 10 сард нээлээ. Тэгээд тусгаад өвлийн нэмсгэлд орлоо. Тэгээд ингэсээр л он тусчлаа юу гэсэн юм. Тэгээ одоо тэгээд манай хамтлагийн баригадаар хөдөө орон нутгаар явна. Тэгээд бас Япон явна. Би болохоор нөгөө кинонд тоглохоор одоо л явж байгаа. Шинэ кинонд орж байгаа юм уу? Тийм. Ямар кино вэ? Зураг авалтны эхлэж байгаа юм байна тий? Тийм эхлэж байгаа одоо 1 сараас. Аа. За цэнгүүний хувьд 2017 он ямар он болж өнгөрсөн бэ? 16 он. Биш 16. Оо энэ ч бүр түрүүлээ явсан байгаа юм шүү. Ингээдлээ хөгжсөн биш. Ингээдлээ хөгжсөн биш тийм. 16 оноо. Айгуу сонирхолтой жил байлаа. Тэгээд нэвтрүүлэгт орсон жил. Цэнгүү ер нь жоохон бөөрс өөртөө юу аль эсвэл өнөөдөр л юм байна уу?
жоох ядарсан байна. Өглөө эрт ирээд. Тэгээд бэлтгэлээ хийгээд гадуур дотор хөөгээд. Манайх нэг бэр аваад ирсэн. Бэр амарч ийм амарч юу. Бид нар нэвтрүүлэг явж чилэг 10 минут дуу хийчихэл янзын сэргийлсэн ингээд. Энд нэг нөхөр ингээ унтцсан ингээ. Тэнгүүний хувьд бол бас өөрөө ерөөхдөө бас их тийм төлөв төвшин томоотой харагдаад байдаг юм байна. Тэ. Гэхдээ хүн болгон бас алгүй шүү дээ тийм ээ. Гэхдээ Цэнгүүний хувьд 2016 бас өргөөчтэй жил байсан бах гэж би ойлгож шүү дээ тийм ээ. Пол дансыг бол хичээлдэг байсан тийм ээ, бүжгэлдэг байсан. Гэхдээ яг авьяаслаг монголчуудад орно гэдэг чинь уран бүтээлч хүний хувьд тийм ээ, урлагийн хүний хувьд айгүй том алхам таниулах ч юм уу алхам болсон баг гэж байна тийм үү? Тий, тооцоолоог бол том юм болж өгөрсөн л да. Яаж зорж байгаад орсон уу? Хүмүүс ороорой гэсэн үү? Гинтийн л ерөөс. Энэ жил ахаа болох гэж байгаа юм байлээ. Чи орох уу? Бодчихвол. Тэгээд хэн орох уу гэсэн. Манай найз дуучин Чожо. Тийм. Тэгээд Чожо хоёр ч найзууд байх юм шүү дээ. Би Цэнгүүн рүү залгасан чинь нөгөө Чожогийн Сарантай агштаа сая шинээр дуулсан өөрөө зохиосон нөгөө хаврын ганц байлаас л. Тэр үнэхээр гоё дуу явж ирсэн. Хай тонно. Тий. Тэр дуу гоё болох уу? Угаасаа хийтэд яваад байсан шүү. Тий. Айгу гоё дуу надад айгу таалагдсан л та. Яг гоё байгалийн зурагтай. Их тийм романтик. Цэнгүүн ер нь боловсралтай ярьдаг юм шиг надад санагддаг гинэ. Нэг хүн бодлоготой гинэ. Бодлоготой. За, амжилт хүсье. Харж байна уу гэсэн байна. Хараа мууцсан юм шиг байна. Намунаа хөөрхөн шүү гэж ütсэн байна. BTLOLT гэдэг хүн байна. Би чинь харааны шилэг бол байхгүй. Намунаа хөөрхөн шүү гэж байна. Нэвтрүүлэгтээ бас лайваар байнга үзэж хамт байдаг үзэгч та бүхэндээ баярлалаа. Давхар бид нар бас лайвын тэмцээн зарласан байгаа шүү. Үзэгчтэй хэлэхэд лайв та бүхэн шеэр хийчээрэй. Паблик тохиргоотой. Ингэснээр та бүхэн тэмцээнд оролцож байгаа гэж ойлгоход болно. Бид нар дараагийн дугаарынхаа өмнөхөн тийм ээ шеэрүүд дундаасаа ялгчийг тодруулах болно. Тэгээд мэдээж шагналын хийсэн болно тийм ээ. Сая бол Цэнгүү ярьж байлаа шүү дээ. Тэгээд 16 он бол бас сонирхолтой он жил байлаа гэж тийм. Тэгээд нэвтрүүлэгт орлоо. Тэгээд дээр уулзаад сууж байхад бас хэлжсэн л да. Филиз гэдэг бол бас их хүчтэй юм тийм. Ингээд зүгээр санаанд төгөөжод нэг шоунд оролцоод тэгээд дуусаад маш олон хүмүүс бас мэддэг болсон байсан. Миний нөгөө үзүүлсэн номер тоглолт бас нэлээд таалагдсан байсан гэж хэлжсэн. Тэгээд одоо ер нь гадуур ингээд хүмүүс их таниад ингээд ихээр ер нь хуучныхаас ямар санагдаж байна? Яг юм болгоно л бүгдээрээ шинэ байна. Тэгэл одоо энд ирсэн сууж байна. Шинэ тий. Янз янзын урилга саналууд ирж байна. Тэг ингээд айгүй тайван байж чаад зүгээр л урдах юм хийж явж чаад тэг нэг юм телевизэн шоунд ороод гараад ирсний дараа ингээд маш олон юм зэрэгцэж байгаа. Тэгэнгუთ яг яхаа мэдэхгүй, алийг сонгохоо мэдэхгүй. Тэг аль болох яар шийдвэр гаргалгүй бодоод ямар ч гэсэн үнсэн юм гадаад матад явчихваа байж байгаарэ гэл. Сая бас саналууд ирж байгаа гэдэг хэлсэн. Тэгээд намнаа шинэ кинонд орох гэж байгаа юм шүү дээ. Энэ ямар уран бүтээл орох гэж байна? Тэрийг найруулагч маань нууцлаарай гэсэн. Нууцлаарай гэсэн. Цэнгүүний үед би ярин дээрсээ ингэж бодлоо л доо. Би ингээд урдах юмаа хийж явж байгаа л инглээ ингэж ярьж штэ тийм ээ. Гэхдээ урдах юмаа хийнэ гэдэг чинь одоо яг хүн өөрийнхөө зорилготой нэг юмда тууштай байна л гэдэг чинь эзэн нэг үлдэр үр шимийг хүртэн гэж ойлгоход болно л доо. Тэрнээс залуучууд бол ингээд цагийг сайхан өнгөрөөж байгаа юу ч хийхгүйгээр хэд юм өнгөрөөж байгаа залуучууд зөндөө байгаа штэ. Тэгэхээр хүн өөрөө зорилтоо тавих хэрэгтэй. Тэгээ энэ бодлоо тууштай байж чадах хэрэгтэй. Ингэжээж тодорхой хэмжээний амжилтанд хүрэн за нэг жишээ нь Цэнгүүн бэлгшээлүүд бас зөндөө байсан гэж ярьж байсан. Тэгээ тэр тухайгаас эргээд дурсаач. Яагаад гэвэл нөгөө нэвтрүүлгийг бас олон хүмүүс үзэж байгаа. Залуучууд үзэж байгаа. Тэгээд хүн өөрийнхөө нөгөө зорьсон зүйлийн төлөө явах юм бол нэг л өдөртэй амжилт гэдэг юм уу те. Боломжууд танд ингэ нэгдэж гарч ирдэг. Аюул монголчууд шоу бол одоо Цэнгүүн гэдэг хүнд бас боломжийг нээж өгсөн байна те. Тэгэл байхаа мэдээж залуу хүн гэх юм уу дөнгөж л одоо ингээл амьдралд хөл тавьж байгаа хүнд мэдээж одоо туршлага байхгүй, мөнгө байхгүй. Гэтэ нэг л юм байгаа цаг байгаа байхгүй. Тэгэхээр цагаар хөрөнгө оруулалт хийж гэх юм уу аливаа нэг юмыг цагаар сольж авах боломжтой. Жишээ нь би одоо 6 цаг ажил хийгээд оронд нь тэдэн төгрөгийн цалин авч байдаг. Тэгээ тэрийг юунд зарцуулах вэ? Тэгэл яг шинээр бүх юм эхэлж байгаа хэрэгтэй. Тэгээд ямар ч гэсэн ингээд өөрөө тиймэрхүү юм үзэх дуртай байсан. Тэгээд сонголтоо шахаал одоо биеийн гоо зөөх юм тий. Тиймэрхүү юмыг сонирхдаг. Тэгэл ямар ч байсан ягаад ч тэрийг л хийгээд идэгсэн шүү дээ. Тэгээд тодорхой хугацааг өнгөрүүлээд тодорхой юмыг тэнд ингээд золиослоо зарцуулсны дараа тэрний чанар ингээд өссөөр байгаад
тэгэл авиаслаг монголчууд шоунд бүртгүүлээд орсон. Айгу энгийн байсан. За баярлалаа. За өсвөө зүйл нь юу байсан? Яг шантра болий гэж бодож ирсэн үе байна уу? Яг пол дэнс хичээлж байгаа. Айгу хөвддөг л дөө. Арьс өвдөн. Ер нь л тэгэл хөдөлгөөний юм ихэд айгу арьс өвдөн гэж яг тэр төмөр дээр одоо төмөр гэдэг юм уу юу гэж хэлдэг юм бэ те. Тэнд ингээл хавчаал тогтно гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Одоо Тэсвэр хэрэг болно гэсэн. Тэгээ ерөөсөө төвчээрээ л асуудал. Одоо ингэ сонголтоо шахсан ч гэсэн ингээд өөрийгөө тайвшруулад. Одоо юу хэмдэ юмнаас ингэж хашир цугтахгүйгээр өөрт мэдрэгж байгаа тэр хэцүү юмд ингээд дасаад өөрийнхөө одоо тийм масохист шин чанар гэх юм уу те. Юмд ингэж тайван хүлээцтэй хандаж тэгээд тэр өвдөлт гэх юм уу хэцүү юмнуудыг ойлгож илүү одоо ингэ өшөө илүү өвдөх гээд чих юм бол тэр өвдөлт алга болчихдог юм шиг. Энэ бяцлаглалын шин чанартай юм шиг нэг тийм. Гэтэ бас нэг бодлын бас гоё л доо. Зөвхөн өөрийнхөө одоо мэрэгжил ажлыг хийгээл байдаг. Хийх болгонд л би энэ улам гоё болоо six pack энэ гараал гэдэг тийм компьютерээр харьцуулдаг хүн бол тусад нь фитнесээр хичээлч юм уу заавал хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх ёстой шүү тийм ээ. За ойлголоо. Намаатай жоохон хөөрөлтөө. Ингэр мэнгэрээ бүр ингэсэн сууж. За намаагийн хувьд намаа хоёр нь ямар шүү зантай хүн бэ? Би юу? Их цоглог юм шиг байна. Одоо өнөөдөр л би анх удаа уулзч байна л та. Тэрээс киног нь үзчихсэн, мэднэ. Амьдрал дээр өөр нэг тийм яриа өрөөтэй, илэн далангуу, цоглог тиймэрхүү үнэ үү? Би тэр орчноо мэдэрч байдаг. Тийм. Одоо юу тийм одоо ийм үед ингээл унжээгаал ингээд үл амир тэнэг штэ ер нь бол тийм. Тэгээд амир ийм байхад нь ингээл харцалцаал ингээд үл амир тэнэг. Орчноо мэдэрч байдаг. Тэснээс тийм амар цоглог моглог юм бол биш. Тийм. Түн сая одноо ч тэгж нөлмсээр яасан хэцүү хөхтэй гэж. Шээгээд 10 жилдээ ирэхтэйсэн сэхлэхгүй байсан уу юу? Би 10 жилдээ ерөөсөө тэгэл бүжиглээл тэмцэж бүжиглээл явчихдаг юм хэвчээ ч юм. Тэгэл хаана улсын соёлын юм байна бүгдэнд нь би оролц би гэл. Тийм л. Одоо жишээ нэг хүн болоод хоруудаар дуртай ажиллаа хийж ийн гэдэг бол хүн болгонд ингээд дуртай зүйл байдаг шүү дээ. Зарим нь бол бас яг тэгж чаддгүй тий. Яг дуртай ажиллаа олж хийн гэдэг бол юм чигээр л авсаа бас тий. Хэцүү байсан ч гэсэн. Тэгээ би зүгээр та хоёрыг бол яг өөрийнхөө бас дуртай зүйлүүдийг яг хийж тий. Хэдийгээр өвдсөн ч гэдэг юм уу хэцүү бэрхшээлтэй зүйлүүд байсан ч гэсэн тэднийг өөрийнхөө нөгөө хүсэл зоригоороо ялан туулж одоо яваа залуучууд гэж одоо харж байна шүү дээ. Тийм ээ би гэдээ ярьдаг юм. За орхон амжилт төсөв гэсэн байна. Сая бас нэг оюун дээр гэж хүн намнаа амжилт гэсэн байсан. Facebook-ийн манай лавийнхан маань асуух зүйлээ асуулаараа дуулуулъя гинэ. За удахгүй дуулж үзүүлнэ. Гоё нэвтрүүлэг шүү гинэ. Баярлалаа. За нөгөө сувд гэж хүн ямар мэрэгчлээ гэж байна. Нөгөө далайн дээрэмчнээ бас гаргаж ирээ. Ямар мэрэгчлээ вэ гинэ. Нэр энийг мартсан сууж штэ. Би нэг авдрын хойноос юм гаргах юм шиг нэг юм байгаа ш. Царам. За эцэг цагаан тайлбарлаад өгч. За манай далайн дээрэмч найз 245 маань уулзахад бэлэн болж байна. За энэ дээр юм бахан сэлэмнүүд байгаа шүү. За ерөнхийдөө манай хоёр зочин ярилцчих дундаа энэ бахан эндээс нь юм гараад ийш нь хатгаад сууж юм шүү. Мартсан сууж штэ. Тань юу? Энэ далайн дээрэмчнийг чөлөөлөх хэрэгтэй байгаа. Тэгээд та хоёр маань ингээд нэг нэгээрээ сэлмийг яг тэгшгэн чигээр нь хийх юм. Тэгээд нэгнийх дээр нь ингээд чөлөөлөгдөд энэ торхноосоо дээрэмч маань үсрэн гарч ирэх юм. Тэгээд тэр гарч ирсэн охин одоо оролцогч нь бяцхан даалгаврыг гүйцэтгэх хэрэгтэй байгаа. Ойлгомжтой. За ингээд цэнгүүнд илтийн үг байгаа шүү. Одоо шууд зоох юм. Тий, тийшээ харж байгаа нэг юм. За энэ сэлэн байгаа. Энийг дээр нь барьж байгаа барьж байгаа тэгшгэн ингээд шургуулна. За би нэг хатгаад үзүүлчихье. Барьж байгаараа ингээд. За аль нэг дээр нь сэлэм далайн дээрэмчнийг онж хатгах юм бол өөрөө гараад ирнэ. Өсрээд орлоо өсрээ гараад ирнэ. За одоо би юм. Тэг. Тэг намнаа. Яг яриан дундаа л жоохон хатгаа явчаарай. Сая үзэгчдээс асууж байна. Нөгөө бол дэнс дээр ингээд нөгөө шав орж болох уу? Суулж байгаа. Хичээл заалгаж болох уу? гэж хэлжлээ л да. Хүмүүсээс асууж байна тий. Одоо яг тэрний ажил дээр л байгаа л та. Тэгээ pole dance гэж body foundation одоо биеийг тэрийг хийхин тулд эхлээд үндсэн суурийг тавьж хөгжүүлэх хэрэгтэй болно. Тэгээ тэрийг хэрхэн одоо монгол хүний бие онцлог тохируулад тэгээд ингээд хурдан амжилттайгаар сайжруулаад дараа нь одоо ингээд трик хийгээд тийшээ очих гоё. Тэр програмыг зохиож байгаа гэх юм уу. Тэгээ ерөнхийдөө бол гимнастик суурьтай, уян хатан хүч
одоо нөгөө биеийн чадамжууд аяг хэрэгтэй болно л та. Тэгээд одоо тэрийг л одоо програмын зохиогоол яг ямар одоо хэдэн сар юу хийсний дараа яах вэ те. Тэрийг одоо зохион сууж чинь тэгээд энийг одоо ингээд бүрэн болгосныхан дараа хүмүүст зааж эхлэн те. За нэг сэлэн батгач. Тэр ингээд ярианууд атгал бай. Оо болж шít. Чихэн өстэй. Цэнгүүн найз зөвхөнтэй юу одоо? Найз зөвхөн байгаа юу? Найз зөвхөн байхгүй. Албан ёсны найз зөвхөн байгаа юу? Албан ёсны юу? Аваас утсан уу? Албан ёсны найз зөвхөн байхгүй юу? Байх. Албан ёсны бус найз зөвхөн байгаа юу? Байхгүй. Аль нь ч байхгүй юу? За манай хүмүүс асуугаад байна. Тэгээд асуултанд хариулаач гэж бас бичээд байна л да. Сүүлийн үед харин Цэнгүүний үед ямар охинд таалагдтыг? Одоо охтуудаас үзэж байгаа л байлгүй дээ. над ч одоо өстой Бүр сэртэй афоризм ярихгүй шүү. Ерөнхийдөө бол тэгээд тэгэл гоё охин таалагдсан шүү дээ. Одоо ямар стилээ ч юм уу? Стил хард юм уу юм уу? Стил гэдэг нь одоо хэм маяг Хэм маяг л баг. Нэг бол одоо тийм урт үстэй, тийм эмгтээлч юм уу? Нэг бол арай тийм одоо тийм өөр юм шиг өнгөтэй хоп маягийн ч юм уу? Өсмөсөө ингээл шармаар болгоцсон охтууд байдаг шүү дээ. Тэгэл хийм ч юм уу? Хамаагүй юу? Нүдэнд харагдаж байгаа болгоныг харна да. Нүдэнд харагдаж байгаа болгоныг харна. Тэгээ сонсогдсон энэ бас сонсон тэгэл. Цэнгүүнээ хамаагүй жоохон арай илэн залга байр л да. Охтууд их залгаж байна уу? Facebook руу ч юу нэг бичиж гин үү? Юу болж гинэ? Бичээд Тэгэхээр яг хариу өчгөө. Боо бичнэ. Яг харж байгаад ингэж шигшиж бичих үү? Айлсууд бүгд нь бичих үү? Бүгд нь л бичих угаасаа боломж байх. Зургийг харж арай гайгүй юм бичих үү? Ажлын санал ч байт юм уу те. Эний тэр эсвэл нэг ямар ажлын санал ирж байна Цэнгүүнээ? Өө сая он гарахаас өмнө чинь нөгөө нэг байгууллагын шинжилгээ дээр тоглоулъя ярэ. Тэгэл заагаач одоо нөгөө хувийн тренер дасгалжуулагч байдаг шүү дээ. Тим юм хийх үү? Дасгалжуулагчийн санал ирж байна уу ер нь? Эдгээр хэдэн насны хүмүүс ирж байна? Өө янз янз. Залуухан хүмүүс байгаа. Тэгээд ер нь 30 тэгээ бүр ингээд төрсний дараагч юм ингээд янз янзын юмнууд ирж байна. Гэтэ яг хийгээд сурвал клор ч юм уу хурдан шатах бах те. Жирийн гимнастик хийснээс илүү хэцүү. Намаа яг энийг суугаад байгаа. Намаа фильмээ зоосноо. Цэм би зооцсон цэвүүн надад зоосон. Хүмүүс тэгээд байна л да үзэгч манаас комент хийгээд байна. Манай намаа ээжтэйг их адилхан маш гоё инээдэг гэдэг юм. Гүүчгүй. За нэг нэ намаа нэ би өөрөө хэднээс ясандар амар хичтэй шүү дээ. Тийм үү яагаад вэ? Амар контрол гэж амар тас гэж инээж минийгээд. Намаа тийм байх зүгээр шүү. Намаа гэхдээ ингээд юмыг их тийм цочор хүлээж авдаг хүн гэсэн тий өөрийнх нь онцлог гинц цочих ч юм уу. Гэхдээ би нөгөө таван зохиоллоод одоо зохиолно штэ. Зохиолтой юм билүү. Би зөвөр үзсэн байхгүй юу тэгсэн чинь би бодсон байхгүй яана ингээд микрон барьж байхдаа нөгөө таван зогсон чинь сандарсан микрон наа шидчихээ. Би чинь ямар юм рефлекс. Тэгээ өчигдөр чинь нөгөө унтраалганы хажууд микрофон барьж үзсэн байгаа өөрөө. Юу юм их байхгүй юу одоо ямар нэг юм мэдрэмж илүү байдаг ч юм. Юуны ордын? Охны Охны ордынх чинь тийм шүү дээ. Тийм орд. Намаа нэг дахиад нэг сэлэм хийчих. Намаа нэг хэдэн сэлэм хийчих. За хоёр хийчих. Намаа сүйсийг төгссөн тий? Төгссөн. Дэмэд доторх шээ ингээл үү? Чамаг шээ ингэсэн үү? Наад чинь түгжээ мүзэн мэдчихгүй. Дэмдэг шангас. Дэмдэг шээ ингээ. За нэг даалгавар байгаа шүү. Хэрвээ надах шүү өсрөх юм бол Сингүү байна хэдэн сэлэм авч. За яг яриад дундаа хатгаал явж. Ингээд 2013 онд төгссөн. Жүжигчний мэргэжлэр. Тэгээ би 10 жил төгсчөөд Япон явсан. Тэгээ тэндээ сурж агаад тэгээ уг нь жүжигчин болохгүй гэд намайг явуулсан байхгүй юу? Тэгээ би өөрөө чи өөрөө болоё гэсэн чинь болохгүй гэдэг. Тэгээд би өөрөө зүрсээрийн дагаад ингээд зүр яагаад ч юм жүжигчин болохгүй л миний амьдралаа мартахгүй байх юм шиг санагдаад надаа. Тэгээд би зүр өөрөө хандрал би өөрөө мэднээр байна ээжээ. Тэгээд шүрхгөл хийсэн. Тэгвэл би шууд нууцаар сүйст би нууцаар уу? Тийм үү. Тэгээд нууцаар өгөөд би тэнцээд тэгээд би тэнцсний хадараа ээж тэлсэн чи ээж бүр юу балаараа байгаа чи. Тэгэл хот яах вэ? Юм юм боллоо. Тэгэл сураал 4 жил сураал төгссөн. 4 жилдээ төгссөн. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө бас тийм ээ. Өөр хөдлөө алхам хийсэн юм шиг тууштай байсан тийм ээ. Япон хамаагүй. Япон хамаагүй. Манай эзоч маш Японд сургууль сурж байсан. Токиод байсан. Япон руу ч нээр хүчээр болсон л дөө. Энэ дүр тэнээс алхаа. Би 10 төгсөөд ингэж бодож байсан байхгүй. Сүст
жижигхэн ангид бас шалгалт өгье гэж боддог гэсэн байхгүй юу? Өө за хайлаг адилхан бодлоос за. Гэтэ Батуу шинтер болохоор манай доошоогоо ангийнхан байсан байхгүй юу? Та бүт хэдний дэдл юм уу? Тийм. Гэтэ нэг 10 жилдээ Багш юм шүү дээ. шууд их юм штэ. За. Тэгсэн чинь тэгсэн байхгүй юу? Хамт сүүстэр очиж шалгалт өгсөн чинь хамт явах хань олдохгүй. Тэгээ ангийнхаа бараг бүх хүүхдээс ингээ нэг нэгээр нь бас асууж байгаа байхгүй. Хоёул очиж шинэ шалгалт өгөө. Тэгэл бүгдээр нь дунд нь илчгээр энэ минь гэдэг ундаг. Тэгээд хамт явах хүн шалгалт өгөх хүн байгаагүй. Тэгээд тэр үед одоо өөртөө тийм ихтгэл муу байсан юм уу? Тэгээд тухайн үед очиж чадаагүй юм байна. Сая суус гэдээсэн Сингүүч бас өөрөө суусд ороогоос төгссөн үү төгсөөг байгаа. Одоо сурдаг гэсэн тийм ээ? Тий, ичнэ ингэ сурч байгаа. Гэхдээ юу яагаад болов? Хэсэг нөгөө юмаа хийгээд хичээлд явж чадаагүй. Би бол 10 жил сурж байхдаа соёлын их сургууль гэж байдаггүй сайн мэдэхгүй жүжигчин бол хуваар юм байна. Арч манад ирэхгүй тэгээд дотроо орон чи хол байсан болохоо тэгээд өнгөрсөн шүү дээ. За дахиад нэг сэлэм. Би юу? Сая хамгийн сүүлд нь хин Миний бүр хараа Сингүү мотчиж баахан компьютерээс суулсан. Манайхаа за намуна их чиг жүжиглүүлье гэж бичсэн байна. Тэнд Сингэлбаа гэдэг хүн болов. Яа би нэг хүлээг нь гарч ирэх гэдэг юм. өөр юмруу л хийчихэж тэ зөндөө нэг байгаа шүү дээ. За Сингүү. Манай хоёр яг ямар ч тийм. Энэ цэнгүүгээс өөртөө ихтэй ам нөө. Юу ч гэсэн бүгдийг хийчих. Ингээ үсрэхээр нь шийтгүүлнэ шүү дээ. Шийтгэл гэжтэй нэг даалгавар байгаа. Бяцхан даалгавар байгаа. Бицхан юм уу? Тий. За манайхаа лайваар асуултууд байвал хизээнээс Пол Дэвис заах вэ? Тонтой хугацаа хэлүүл гэдэг. тонтой хугацаа хизээнээс ер нь заах заавал цаг зав гарч байгаа юм байна. Лайвын хүмүүсийг бас Манай залбирсан. Асуулт нь юу гэнэ? Хизээнээс яг хичээлээ зааж эхлэх бодолтой байгаа бай. Тонтой хугацаа байна уу гэж. Тэгээ би ингээл амар олон хүнд бол зааж чадахгүй шүү дээ мэдээж. Ингээл бүр амар ингээл. юу ачиж болох юм нэг тийм заал суралцагч олон байгаа шүү дээ. Нэг заал түрээсэлж авч байгаа ч юм уу тэгээд нөгөө полденсийнхаа бахан шонгуудыг хийгээ тэгээ бүгдэнд нь ингээд нэг аэробик энтриг бөөнөр Харин Америкаас хитэн пол захиалсан байгаа. Америкаас нөгөө чинь ингээд явж ирнэ. Тэгээд бас тэр үед нь студийн одоо интерьерч үт юм юмнуудаа хийцэн тэгээд дээрэс нь ингээд нөгөө хамгийн гол нь сургалтын програм гэж болох байхгүй. Хүн мэдээж одоо ингээд залхмаар штэ тасгалчаа. Тэрийг гоё хөгжилтэйгээр үр дүнтэй гоё хийж сурах хэрэгтэй тий. Тэгээд тухайн үед би өөрийнхөө фэйсбүүкээр л одоо зарлаа л тэгээд яг байна. За дахиад нэг шилэн хийж байгаараа. Намнаа хийцэн, залбираад хийсэн мэдж байгаа. Одоо би ингээ өсрөгч дөө. Өсөрсөн гүг. За би сая өсрөх. За одоо бараг нэг хитгэн байна. Шууд доочих таа яа нэг. Би намнаг цочих гээд хэрэгээр хүч нэмлээсэн. ёо би яг цочлоо. Бас гарч ирсэн. Би намнаг цочихтай. Үсэе. Наа чи ардч энийг бишээ дээдлээ. За тоглосон юм аа тоглосон. Намнаг Яа минь өсөрчлээ. чод энийг цохиод унгаачих юм болов уу айгаад тэр. За намнаа дээр өсөрчлээ. Тэнгүү юм мэдчихсэн юм шиг. би юу? Гүй тэгэл. Угаасаа 50% шанстай л нэгэн дээр л байна. За тэгээд тоглоомод бас хөөрхөн шүү. Найзуудтайгаа тэгээд хамт сайхан нэг мөрөшгтэй юм тавьсан сууж явахтаа ингээд тоглоо сууж байгаа бас. Тэгэж хүн байлээ. За тэгээд түрүүнд дизайнер ярьж ирсэн нөгөө Сингүүний пол дэнсийг нь анхны шавнар гэж. За тэгээд тэрийг аваад өгөөрэй. Анхны шавчин манай нөгөө тэгш гэдэг. Хин? Чожо. Чожо юм. Тийм үү? Тийм үү? Овчин чожо юу? Чожо бас үзүүлэх үү? Үзүүлж ш. За чаваг би нэг авцарчаад яг яа тий. Чожо бас авьяас их гоё дуудыг залуу. Тэгвэл би энэ юусэн яагаад тийг өгчихгүй. Тэгээд нөгөө хөгжмийнхаа ард олон цагийг өнгөрөөдөг учраас хэцүү л үү. За намна даалгавар гэдэг байгаа нь шийтгэл мэтгэл биш шүү. Зүгээр бяцхан юм. Яг энэ цэнгүүний хийж үзүүлдэг тэр пол дансын намна. Яг би угаасаа намна. За би нүуний нөгөө юмыг дарамжлан болчих шүү нэр шүү. Юмын доримжлал гэж юу гэсэн үг. Үгүй нэр энэ гоё урлагийг би За юм байгаа шүү. Зүгээр дүүрэж яг нэг тогтож могтдог хүнд тэр трюкийг хийхгүй. Хамгийн гол нь зүгээр нэг тогтож байгаа юм шиг ингэж авангардаар яаж ингэж өөрийнхөө төсөөллөөр үзүүлэхвэ гэдгийг одоо ингээд үзье. Пол дэнсэр намооныг урьж байна. Үгүй ямар салбар би угаасаа чадахгүй шүү. Ай үгүй. За нэг түрүүний дуугийн өгчих. Тэгээ намооноо Энд юм уу? Энд дээр биш юм уу? доошоо яачих вэ?
За. Энэ дээр гоё. Оо чи манайд ингэ бариад. За одоо үзэгчд рүүгээ нуруугаа харуулах юм шүү дээ. Өө тэгээд ийм хүн чи энийг өөрөө бишчихсэн. За ямар ч байсан нэг. За нэг аюу гэж намаа өөрийнхөө өрөөд нэг. Чамд даашаа зогсчихсан. Өшөө даашаа зогсчихсан. За тэгэд хэрвээ Та нар яасан муухай. Пол одоо данс бүжигчин байсан бол хэрхэн бүжиглэх вэ гэдгийг цөмөрө харъя тэгээд. Одоо ингээ хальт тарсан Жанада яарах шиг харагдаад байна. Нэг жан. За. Тодгцоо. За бид нөө манай найруулагч аяа бичсэн байгаа. Цөмөрө 5 тоолыг 5 4 3 2 1 пол данс бүжигчин намуун дээр гисээ. Яах вэ одоо? За өөрөө төсөөлөөрөө сайхан явна шүү дээ. За, 아가씨가 흐르고 이제 одоо дадаастай үлдээ дадаастай иргээд буруу байна. Зүгээр дадаастай иргээд тоглосон юм аа. За баярлалаа. Зүгээр тоглосон юм аа намаа. Ямар Чиний яг үнэн байж л та. Чиний зүгээр яг үндсэн зүйл чинь бол бид нар дээр нэг дуу бэлтгэсэн байгаа. Тэгээ намаа бүжигчтэйгээ хамт нэг бүжгийн бэлтгэл дээр бол нэг гой бүжиг хийсэн биз. Зүгээр энэ дээр угаас тогтохгүй шүү дээ. Зүгээр л тоглосон байхгүй юу. Дуур нь зүгээр шаглан бодож байгаа юм шүү. Энэ чинь тогтвол хэцүү шүү дээ. Болохгүй байхгүй. Зүгээр тэр бүжгийн хөдөлгөөний энд нэг хийгээд үзүүлээч л гэж хэлж байна. Энэ бол зүгээр. Тэгээд хоёлаа хийгээд үзчих. Би бас нэг оролдоод байж тээ. намаа бүрөө. Торбага гинэ. Гараа байсан. Чи сая итгэсэн зогсож нэг яаж авирах вэ гэж бодсон зогсож. Би тэг авирж байгаа гэж бодоо яг. Юм чи авирж болохгүй л те. Нөгөө бүжиг яасан шийдэр одоо үзэж байна. За. Бүжгийн нэг аяага. Тэгээд намаа бол тэн дээр болоогүй. Ай таар намаа. За энэ дээрээ зогсохгүй юм шийдрээ. Энэ жоохон За наашаа хоёулаа цог бүжиглээ. За хоёлаа. За шийдрээ хамт үзэхлээ үзүүлчихээ. Манай нүдний улаа болно тоо. За намаа Яаж үү за. бичлэгийн Ой ч өсөж байгаа амар юм бэ. Хэвчээ юу хийд вэ? Яа ич бүхэн маань өсөж байгаа хэлээ. Ингээд л шүү дээ. за цаашаа гарч ягаад хажуу тийш амар бүжиг. Энийг энэ хоёулаа нэг хийгээд үзье. Ингээд за баярлалаа. За намааг ерөөсөө Кэттэй байсан бол зүгээр самархал юм байна те. Хүүцтэй байсан бол самархал юм байна те. Хөөхөжтэй гинэ үзэгч чааг хараад сайн гисэн дээ. Хөөхөжтэй намнаа. Хөөхөжтэй намнаа гинэ тийм байна. За. Цэнгүү ер нь хэр бүжиглэх үү? Гой бүжиглэх. Тоо бүжиглэж чадсан. энэ хүний бүжиглэлээс намаа бүжиглэж байгаа. Энэ хүний бүжиглэл гоё энэ зогсож байгаа тийм. Гэтэ түрүүнд хожигдсан бол цэнгүүнд шууд модерн бүжиг юм хийх гэсэн. Би тэгтээ ингээд нэг пари бүжиг гэж боддог шин. Модерн бүжиг бол бүжиглчнээс ер нь бол өөрийнхөө импрессшн ер нь тухайн үеийн сэтгэлгээгээр нэлээд номерд бас хийдэг гэж хэлсэн шин. Үндсэн юмудаас гадна. Яг гоо тэгэл гоё дуу сонсоод юм драмтай дуу байдаг шүү дээ. Нүдэн анал төсөөлөл хөдөлгөж оролтно л. Цэнгүүн ер нь клуб ордог уу? Сүүлд нэг шинэ жилээр орсон. Битээ тэгээд суугаалт харлаа. 4 жил орсон юм шүү дээ. Орог болж байгаа юм тий. Жил клуб байхгүй яаж хийж чинь 2016 онд орсон тий. Тий. За туутахгүй бас үзэгч тавханд бидний нөгөө дуу зургаар гэдэг хэсэг хүрэх болно. За үүний наа үзэгчтэй дахин нэг мэдээлэл өгөхөд лайв маань хүрээгүй бас хэсэг тасалсан байсан тийм ээ. Бас гарын нэвтрүүлэг Монголын үндэсний онлайн телевизээр шууд эфирээр үзэгч тавханд өрж байгаа. За давхар цахим ертөнцид байгаа үзэгчтэй зориулаад бид нар Facebook лайвыг хийдэг билээ. Та бүхэн лайвт оролцохыг хүсвэл Facebook-ийнхаа хайх хэсгээр латинаар кириллээр альнаар чамаагүй баасан гар гэж үзнээр манай утсаар зочлох болно. Давхар лайк дараарай. За та бүхэн тэр лайвыг шеэр хийснээр өнөөдрийн тэмцээнд оролцож байгаа гэж ойлгоход болно. Паблик тохиолготой шеэрийгээрээ хэд хоногийн дотор бид нар бас ялагчийг тодруулаад за бидэнтэй хамтран ажиллагч Ретауриц салооны эрхэм бичгийг гардуулах болно. Цэнгүүнээр бүжиглүүлээ гэсэн комментод бол зөв нэлээд ирж байна. Тэ. Хайртай шүү хоёраа гэдэг. Инх очроо. Сайн уу очроо. За манай хоёр оролцогч хайр царлж байна гэж. За дууны хансаг руу одоо бол орё гэж бодож байна. Тэгээд дэлгэцэн дээр бол Монголын одоо болон дэлхийн уран бүтээлчдийн зураг гарч ирнэ. Одоо жишээ нь ингээд тэн дээр бол Дэминэ хамтын зураг гарч ирж байна. Нэг зураг бол 15 секундын хугацаанд үргэлжлэнэ. Тэгээд Дэминэ гараад ирэхэд шууд дуулаад явна гэсэн. Эрэгтэй нөхнөөстэй. Түрүү ингэч л та.
Энэ нийт хэдэн дуу байгаа вэ? Эмхтэйгээр нэг 12 дуу. Үгүй ээ. Яг 12 дуу. За тийм цэнгүүлэр эхэллээ. За Би тэгээд. зүгээр хэдэн минут тоглон цохиулч. За. Цаашаа За би зөвчөрөө. Ахна гарах Цэнгүү ер нь хэр дуулдаг вэ? Ядах гэж. Хэр дуулах вэ? зүгээр хамаагүй. Би юу? Тэ? Би дуулахгүй. Ер нь нэг айлын найр очоод нэг 3 дуу. Миний тоглож байгаа юм болчихсон. Яа надад дуу мэдэхгүй шүү дээ. Гэсэн шүү микрофонож аваад Нарайч. За бас гараг нэвтрүүлгийн сонирхолтой нэг хэсэг болох дууг зургаар гэдэг хэсгэд та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. За энэ бол оролцогчтойгоо бид нар хамтлаг дуучдын зургийг үзүүлдэг. Тэгээ буруу ярилбал гэхдээ маш бага тоглолчтой шүү. За эхлээд эхний ээлжин шалгалтаар нэг тоглох нь. За. хууль байх гэдэг. Эч. Ийм гайгүй байгаа сте. Хотлон чи вибратор. Гайгүй. Энэ штэ. А тийм үү за. За. Баахан гарахны хоёр гартан зүүж За байгаа. десэнсоо байгаа болоо. За энд байгаа. Энд ингээд тавцсан. За цэнгүүнээ босоод ирээ. За цэнгүү. Аа. Монгол улсын дуучин цэнгүү та бүхэн дуулж үзүүлнэ. За манай микрофон. За бас гарыг нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ хүрсээрэн сая 12 сарын хугацаанд бараг бүтэн шууд эфирээр хүрээг бол өнөөдрөөс эхэлж бас шууд эфирээр хүрж байгаа байлаа. Бид нар дугаар бүртээ сонирхолтой зочдыг яг хийж бүтээж байгаа уран бүтээлчтэй өөрөө оролцуулдаг үлээ. Өнөөдрөөс чинь бол жүжигчин номон дээр болон за пол данс жүжигчин Цэнгүүн байгаа билээ. За амжилт хүсье. За. Амжилт. За ингэ шүү. Надад биштэй ойлгомжтойгоор аялаад ч юм уу үг нь оруулаад. За ямар ч энэ дуу гэж мэдхээр юм байна гэдэгтэр тодорхой хэмжээний үг нь бас очих ёстой. Би нэг зүгээр вибратороор шалгаах юм. За вибратороор шалгацсан. За ингээд бэлэн бол аль болох цоглог. За тэгээд тэр дууга мэддүүлэхээр яваараа. Манайд бас жоохон тусалж болно. За эхлэе. 3 2 1 эхэлсэн. За ихцвэ. За тэнд яваад шүү дээ. бол люмино хамтлаг гараад ирлээ. За. Тэр харагдаж байна. Тэр дэлгэцээ бас жоохон наашлуулч юм манайхаа. Люмино. Люмино. Шүндөө цас орж байна, хайрт байна. Намайг дагаад цинг. Намайг дагаад цинг цинг. Илдэг бодлохоо айдагаа Саваа саваа цинг. Намайг дагаад цинг цинг. За зүгээр авлаа. Сэрчмаа тий. Сүүл тийм толгомтгор систем. Сүүл мүлд нь хамаагүй. Бүр өмнө нь орж исэн ч байж болно. За энэ орогдсон. Тог Би хэрэг. баг тог зөхиулаад Чингис. За Чингис. Баяртай хуучин ном минь баяртай. Дурсан Шижрээ сайхан тустай. Баяртай хуучин ном минь баяртай. Дуу болон үлдээч. За агима. Үзэсгэлөр. Учраю надаас үнтэй харин. За. Цудаг намаа. За. Окей, зүгээр авлаа. Цэнгадгийн дуучин Батбол. Ном момтай нэг дуу шүү дээ. Миний ном, сайхан ном, зурагтай ном, зугаатай ном. За, Тинч учраас би номдоо хайртай. За, зүгээр авсан. Намна амар гой суугаад байна. Яг энэ дээр гарахаар бас айгүй шүү. болон дуугаад. Хурд хамтлаг. Цас хайрхан Хөвч хангаа илсэн манхан цагийн уртаа. За, тэгээ урагшаа гараа шүү. Ойлгосноо, ойлгосноо. За, ойлголоо микрофоноор. За, төрийн сойрхол дуучин бол Чамайг би явсны дараа хичнээн ихээр хайрлавда. Ойлгосноо, ойлгоогүй юу? ойлгох байна. За. За, хугацааг нь дуусна. За Эрдэнэ цугулаг гэж дуучин байна дуучин. Тийм шүү. Над руу би багшаасаа юм асуусан. Хэлүүлээд байдаг шүү. Юу лээ? Юу лээ? За, ойлгоогүй. Хөөе, тог зөвхөд эмоц байна уу? За, апа амтлаг алдарт апа амтлаг явсан. Бүжиг бүжигтэй гоё ойлтаа цэнхүүдээ. Happy New Year. Happy. Ойлгоогүй. Гинөө. Ойлгоогүй шөө явъя. Ойлгосон шүү дээ. За. Гол нь ойлгох шүү. За. Яана. За, ардын дууч бурмаа. Дөөлөм талын цэцгэрхүү. Болж юу? Би одоо нэг үсэн дууд хийсэн зогсож чинь. За, тог зогсон шүү. За. За хайд. Гэгэн зөвхөлөл та харны. Нартайсан. За би ер нь дуулна. Зөвхөн яа зүгээр. Нэгэн хүүтэй хий хайртай зүйлэн Борон бүтэн. 38 тавч мөн штэ. Чи одоо яг манай шижрийг хэлсэн дээр яваа шүү. Гоныг баяраар дэргэдэн.
Очсон голомтмын. Зүгээр л дуулт юм биш үү? Тийм ээ. Амархуу. Амархуу хүмүүс дугаарлаа. Тэнгэрмэн асахан аавмэн. Ойлгосон. Надад шалгал мөн үү? Ойлгосон уу? Тэгээд за. Юм бэ? Рэпер цэцээ. Хатсан толгой 200 зүүн булчин дээрх оё. Ааха. Гэдэг нэг хэсгийг санаж. Тийм. За. Сэгсрээд өг. Нүдийг нь бүлтэл, эрүүг нь мултал, ихтрийг нь мартал. За алсуу. Я жду тебя, как звезда, жду тебя. Ойлгоогүй. Энэ айгүй мэдээ хожсон болсон юм шүү. Тог зохихоор хүмүүс чинь нөгөө яа үү мүү гэлдэгдэн шүү дээ. Тэр чигээр цаг магаа харж айлсал нөгөө хомсныхаа толиог харж байгаа шүү. Ойлгосноо. За баярлалаа. Тогорч хүссэн бол уушлаараа. Нэг хөвдөлт. Тэгээ ер нь бол гайг байна. За босоод ирээд тийшээ очоод. Зүгээр дуулахаар л юм биш үү? За одоо би өстө гоё юм. За очоорой. Энийг батгаа өгчээ та. Энэ арай цэник сайтай. Үгүй яаж байгаа юм бэ? Чинийх юу юм бэ? Миний хам гоё улаан. Тийш хараарай. Үзэгчд рүүгээ хамаагүй бас нуруугаа харуулад тахаар манай үзэгчд гомдсон шүү. Энэ ч амар өстэй юм уу? Их нарийнхан шуутай маа. Юу вэ? Цэнгүүнх чинь бүр том. Би ч бас жоох багцсан. Цэнгүүнхтэй сая тог ер нь хэд зогч байна? Зогч байна. Сайн гарт томдоод байвал хүзүүнтэл зүүндээ одоо өөр нэрээ баг. Юу гэж байгаа бэ? Тэр хүмүүс ч орцохоос үл бол биш. Өшөөж байгаа ажиллаж. Яг би бас нөгөө өөрөө чадахгүй болохоор хүмүүс бугуудаа зүүжсэн шаа миний хин. Чиний бугуун тарай. нэгсэж байгаа цохиулах гэж байна. Бодлоо. Сэтгэл зүйн Энийг ууршлуулахгүй шүү. За. Тэгээд өгчээ. За жүжигчин номон дээр дуулахад бэлэн болжээ. Зураг нь гараад ирсэн байна. Харж байгаарай. За үзэгчтэй анхаарлаа хандуулаарай. Ингээд арга амтлагын дуучин лав сөрөнгийн дуу. Чамда би хайртай гэж хэллүү. Чиний хаяа ясан лэг. Гэтэл цохин шүү. Андрелла. Би дуучлаа шүү дээ. За. Хөөе. Би чамгаа чаатуулж өгч юу л энэ хогтол байна шүү дээ. Хонх мэн. Үсимаа нэг ангийн андуу. За ингэж халтаардахгүй. Би намайг шууд эфирээр зогсож болохгүй шүү. Энэ чинь гоё шүү дээ. Сананда чи намайг сан. Окей. Яа, энэ чинь ингээд яачтай юм шүү дээ, сандарчтай юм шүү дээ. За зүгээр авсан. За хэсэг баяр дэлгэр маа. Энэ чинь сэтгэлийн булаг мен чамруу үерлээ хайрт мен. За бороотой өглөө чамай ган үгүйдээ. Энэ үргэлжлүүлээд явах цаг маань ягаад зогсож юу? За одоо явж ах шиг байна. Амна гоё дуусан болохоор удаан дуулах гинэ. Дууссан шүү дээ би. За зүгээр авъя. Тог гайгүй байгаа сте. Үгүй амар. За. Рекорд нь 13 дуу илүү 13 дуу. Төрөө дөнгөрөх тэрхэн зур. Секунд дуусаа шикас хурдан дуу. Зүр сэтгэлгээгээ дацсан. За болчихлоо шүү. Илби гэдэг чи юу лээ? Чинийхээ харамд эрхэлье. Яаж эрхэлье гэдэг нь шүү дээ. Цэчиг чин тишиж. За эмхтэй уучраас орхисон шүү. Одоо жоохон ширүүхэн явнаа. Ингээд алдарт дуучин. Яаж эхэлдэг лээ? Юу ч эхэлдэг лээ? Гизгнэ чин зүрсэрэлэт. За яахын гэж хэлээч яахын. За нэгтэй амтлаг. Мэдсээр байж чи авсангүй мөрөөдөж дөрлөж авсан сэтгэл минь мөхийн жоохон ярих гэдэг юм уу? Дэлгэр мөрөн штэ юу хэлээ. Гэтэ зундан тэнгэрийн бүсээ. Гээ. Ячурсима нандан уучрал байлгүй дээ аргагүй дээ. Тэгэхээр байна. За. Ноён бондгор. Оо. Найз. Харсаныг дуулсан штэ. Чи дээр дээр суудаг дарасан. Ятаг ясан карсан. Тог цохин шүү. За зүгээр авта. За 4 дуу болсон байгаа.
Адилхан нэг тоогоор их зөө хүлдэггүй штэ бид нар. Хаяал. Оо юу лээ? Хивээ өнгөрсөн. Юу лээ? Аавын дуу үүд чинь гоё дуу аавын дуу. Аав ээж хоёр мөн үү? За яах вэ? Дараагийн дуу энэ үү? Энэ ч би чараа болно хоёулаа бороотой зуны үдэ ширэндээ. Би аян мэдгүй. Ботхос чимэн хөөрхөндөө. Энэ юу юм машин гэдэг шүлэг юу? Энэ чинь нөгөө юу? Swear emotion уу юу? Emotion амтлаг байна. Шинжилгээ гэж байлээ. Шинэн омэдэ тогозаймас. Доли. Нарана доли. Баграа олготой шат буулаа. Хибэ. За баска хашаа. Би мэдгүй штэ. Хос залуус гэдэг дуу байдаг штэ. Хос залуус гэдэг аз жаргалтай. Хоёлаа бүхнээс дутхгүй хайрт минь. Хоёр би нэг эсэ сэтгэл байхад хорвоод амьдрах. За хамгийн сүүлийн дуу энэ бол чон амтлаг байлаа. За өөрөө жоохон бодоод үз. Юу гэвэл миний амьдрал энэ төр тулд би чамд таалагдахын тулд би анхудаа. За яасан бэ? За болио. За баяр хүргье. Баяр хүргье. За судалтай. За мондөг байлаа хэдэн. Яа намуна чи ер нь бол ямар ч дуу фордлол дуулдаг хүн бай. Үгүй ээ сандрахаар нөгөө. За ийшээ сууч. Аян орж ирдэг хүн байна. Манай чи сандрахаараа л одоо нуруугаа тийш наруулаад зогсож байна. Ардан сууж яхад бол орж ирдээ юм. Яг гараа зогсож юу ч урч. Би цэнгүүний дуулаад амар хилээдсэн дээ. Дуулч мөлөө ингэж хэлсэн баг. Нэг тоогоор цөхөлсөн чи бүр миний хажуудаас болдоо. Цэнгүүний хажууд. Яг үнэнхүү сэтгэл нь ичлэгтэй. Намна ийм байж тээ. Нэвтрүүлэг эхлснээс хойш шижрээгээр хоёр оролцогчтойгоо ээлжлээ хоёулаа асуугаад байсан. Хоёр оролцогч маань яг өнөөдөр бас нүрээ харж уулзсан хоёр хүн байгаа шүү дээ, тийм ээ. Тэр хоорондоо хоёр ерөөсөө ярих боломж өгөөгүй юм шүү дээ. За хоёр оролцогчийн цаг хоорондоо ер нь намнаа цэнгүүнийг анх нөгөө тоглолтыг харцаад юу гэж бодож ирсэн бэ? Хоорондоо жоохон яриулъя шижрээ. Яг тэр үеэр нөгөө тааллын төлөвтэй байсан болохоор аюулгүй монголчууд гарч яхад бид нар өөрсдөө нөгөө солион тоглолттой байдаг. Тэгээд нөгөө үзэх боломж байхгүй байж байгаа нөгөө фэйсбүүкээс үздэг байхгүй юу? Оролцогч нарын. Тэгэл нөгөө хамгийн нөгөө олон юу авсан яриа болсон гэд. Тэгээ би яг цэнгүүнийг нөгөө бүжгийн ажил дээр үзчихсэн. Нөгөө хин манай ажлыг хин блэ? Харуулад надаа. Тэнцтэй амтлаг бастай гэж би. Тэгээ би ингээ үзчихсэн гэсэн чинь өөс жоохон болцгорстой гэл. Тэгэж би анхаарсан. Сонголттой. Лаг мундаг байсан амар лаг юм байлаа би бүр Монголд ийм хүн байдаг гэж бодоагүй шүү дээ. Тийм үү. Баярын нүдэн сурсаж шít. Цэнгүүн юу би хүнийг гарын үсгээр нь шинждэг нэг тийм юу сурсан. Одоо сонжоо жижиг. Би гарын үсггүй ш зүгээр л нэрээ бичиж. За нэрээ бичиж тэгвэл тэр чинь гарын үсг штэ. Бичгийн хэмээв ямар вэ? Энэ хотлоодаг зүгтээ болоо. Фүү. Ёо. Таг зөхгүй. Түр та өөрөө асаа. Асаа гинэ. Наа өөрөө гаргаж. За. Би өөрөө санаасаа. Бүр амар айгаад ш. Яа энэ гар марч чирээд ч байна. За цэнгүүн цэнгүү нэг жоох юм ярих уу? Гарын үсгээр зураад үзчихлээ. Хоёр зочиндоо хоорондоо нэг ярих боломжийг олгоё гэж бодоод байна л да. Цэнгүүн их зүгээр зүрхний нэг юм шиг ингэж ингэчихсэн шүү дээ. Зүрх TS гэл шугам. Зүрхний нэг юу шиг юм биш юу? Тэ? Бичлэг гэдэг шиг тэ? За одоо жишээ нь ингээд Улаанбаатар хотод бид нар амьдарч байна. Сая бид нар ингээд гадаа ороод ирсэн нөгөө нэвтрүүлгээр бид нар ч бас сайхан зүйлсийг ярьдаг, хэлдэг. Тэгээд бас яг ингээд Улаанбаатар хотын маань сайхан зүйлс нь юу байна тэ? Жохон саар нь юу байна. Тэгээд өнөхөө зүгээр ганц сууч. Юу юм манай шижрээ чи хоёр хүний хоорондоо яриулах чагаад дахиад асуулт. Энэ хоёр чи ярь дуусаагүй юм та? Ярьц тус. Одоо ярьц. Хоорондоо ярилцаад нэг танилцсан биз дээ. Тийм чи хоорондоо нэг жоохон түрүү нөгөө үүдэн танилцсан шүү дээ тий. Сэтгэл тэгээд өгөхгүй. Би түрүү сэтгэлээ хэлсэн ш би цэнгүүнийг анх тэгэж харж байсан тийм. Мундаг юм байна гэсэн. Би ярина тий. Тэгээд сая телевиз үүдэн тарсан тэгээд сая юуг нь үзсэн чинь танилцуулгыг үзсэн чинь нэрээ айгүй олон кино тоглож ирсэн тийм хүн байна. Тэгээд гоё жүжигч. Би бас өөрөө нэг кино мөн тоглож жүжигч юм болохыг хүсдэг байхгүй. Тэгээд зэн нэгэн цагт 5 кино тоглох байхаа гэж.
тийм хүн болж магадгүй тий. За. Тэгээ нэг үеийн уран бүтээлч юм тийм. Цэнгүүн дээрээ бас кинонд тоглох санал ирсэн гэдэг хэлсэн тий. Саналууд ирсэн гэж хэлсэн. Тэгээд тэр тухай юу гэж бодож байгаа вэ тий. Дотор бас нөгөө жүжигчин болоё гэж гэсэн тийм нөгөө юм тоглож үзье гэсэн хүсэл мөрөөдөл байсан гэж хэлсэн. Тий, багадаа л тэгж боддог өсөлтэй. Нэг жоохон баг чи ерөөсөл тэгэл нэг Холливуудын кино их үздэг ч ялхүү тэгэл. Тэгээ өөрөө хөдөлгөөнтэй. Тэгээд тэгж боддог ус. Тэгээд ер нь ч тэгээд биеэр юм хийж байгаа. Тэр нь өөрийнх нь одоо ингээд бага байдлаар юм хийж байгаа юм болохоор ер нь тэгээд кинод илэгдсэн. Ямар нэгэн контентор хүмүүст очих хэрэгтэй. Кино ер нь хамгийн гоё тэгээд урт настай. Энэ зүйл байх болов гэж бодож байна. За төгөлдөр төвгийн амжилт гэсэн байна. Би түрүүн шижрээг бүр энд орж шивтээ суугаадсан. Бид хоёр чинь эндээс нэг ойролцоо харж уншдаг байсан байхгүй юу? Одоо үзэгчтэй их хяналтын дэлгэцгээд байдаг жоохон зайтай. Шижрэг чинь бүр гүймэн мондог уншаад харна. Одоо ингээ харахны шил зүцэн сууж штэ. Хоолой хараа одоо ингэж байхгүй шүү дээ. Байхгүй юу? Байхгүй. Бүсээсэл гайхаад шижрэг. Энэ хоёр моёстой. За яа хайртай шүү. Хүү бид хоёр гинэ. Сэргэлэн те. За яа хайртай шүү. Хань мэддэг төвшүүлсэн байна. Хайртай шүү гэсэн байна. За тав дахь гаргийн яг хуу нэвтрүүлэгтээ бид хоёр ингэж ярьдаг л та. Өнөөдөр бол баасан гараг тийм ээ. Баасан гарагийг та хаанч өнгөрөөж болно. Номын санд байж болно, клабд байж болно, гэртээч байж болно тийм ээ. Хаач байж болно. Гэртээ суугаад баасан гарагийг үзэж байгаа хүнд баярлалаа гэж ярьдаг байхгүй юу. Тэгэхээр баасан гарагийг ер нь хөвчлээ яаж өнгөрөөдөг вэ? Намнаас эхлэв. Биш тэгээд айгуу сонин штэ. Одоо бид нар нөгөө цаг наргүй ажилтдаг болохоор нөгөө өнөөдөр хэд өдөр вэ гэдгийг мартсан гэж байдаг байхгүй байсан юм. Ингээл өнөөдөр ч хэд өдөр вэ? Хэд өдөр вэ манайхаа ингээд. Оо 5 дахь хүн за гарыг гэх. Тэгээ уггүй бид чинь тэгээд тийм боломж айгуу бага штэ ер нь. Гэтэ яг би залуу хүн гэж. Тэгээ 5 дахь өдөр гээл зориул. За өнөөдөр 5 дахь өдөр юм чинь гэхгүй штэ. Би нэгтгэж завтай байл би нэгтгэж өдөр найзуудтайгаа уулзсан тийм үү тий би өнөөдөр надад заа батлаа өнөөдөр уулзтыг гэл найзуудтайгаа жоохон чиглэх юм аа ойлгоно яа тэгэхээр би чинь тийм тэдний нөгөө 5 өдөр мэдэрсэн завгүй байж таарна штэ тийм болохоор 5 өдөр болгоно л янз ажилтай байна эсвэл гэхдээ 5 өдөр за нэг юм ажил хийж байгаа өнөөдөр нэг амралтын өдөр гарлаа гэдээ амардаг ч юм уу тий эсвэл би юу нэг 5 дахь болохоор гин гэсэн юм би тушнаа яа. Миний хувьд ч гэсэн адилхан дөө өглөө 8-аас орой 6 хүртэл ажил хийдэг. Тэгээд чөлөөт одоо энд ажилддаг гэх юм өөрөө дураараа юм явж идэг болохоор 5 дахь нөгөө нэгт нөгөө хасаа бүтсэн нэг ялгаа байхгүй. Ялгаа нь бол хаяа төгжрэлтэй гэж юм. Цэнгүүний хувьд хэдүүх ээжээс одоо хэдүүлээ? Ээжээс 3 лаа. 3 лаа. Тий. Манай ахтай тэгээд жоохон охидууд. Ах чи ер нь адилхан уу? Тий. Адилхан. Зургийг одоо бас үзүүлэх байсан юм шүү дээ. За. За ер нь хэдэн минут үлдчихэж найруулагчаа. За 8 минут байгаа гэж түрүүнд нэг үлдчихсэн гэсэн гинэ. Шижрээг дуулуулах гэсэн. Намайг тэгж болж яах нь тийм. Дугаар болгон дээр дуулах. Хойноос нь би зөвхөн нэг хэлж өгөөд ирсэн чинь тэгээд миний дуулалт хийж яах вэ? Бага насны хувьд ер нь яаж өнгөрчихвөө тий. За намнаач Япон явсан гэж ер нь урлагийн өслөг мүлэг наадамж их оролцдог байсан. Сая 10 жилийн хүүхд болтой байна л да. Комент ирсэн байна. Тэгээд 10 жилдээ үнэхээр мундаг охин байсан шүү гэж хэлсэн байна. Тэгээд 10 жилдээ ер нь төсвөчсэн түүгээс яриаш. Захиар нь сэрэх авдаг байна. 10 жил бяас хурд. Тэр үед чинь одоо тэр захиа гэж байхгүй шүү дээ шийдэж. Оо байхгүй. Намайг түрүү хэлээ үстэй. Та чи ямар муухай хөвшүү. Шууд нэрээ застав байхгүй. Утас гарцсан байсан тэгэл мессеж бичнэ. Шижрээ бид хоёр чинь нөгөө надад захиа махаа юу юм чи. Давчлаас цэцгэд захиа махаа гэдэг юм. Гэтэ бас нэг бодлын бас гоё л доо. Одоо би ч гэсэн ингээл цэнгүү шиг л залуу явлаа. Ингээд захиа ирдэг байсан. Ирж исэн байхгүй. Хичээл дээр ингээд сууж байгаа өөр сургуулаас ингээл хүмүүс бичсэн. Тэгэл тэр нь хадгалагдсан ингээ үлдсэн байдаг байхгүй. Тэгээд нэг бодлын бас яг мессеж ч юм уу устдал үлдэлтэй компьютер дээр нэг байгаа юм. Тэгэхээр яг угаалгасан зураг тэгээ ирсэн захиа энэ магадгүй ингээл байж л байж та намайг амьд байгаа цагт. Надаас хойш болгын нэг нь тэрийг бол устдаад алга болох юм уу эсвэл өвөөд иржсэн захиа гэд нэг хүн байлгах яах юм уу. Тэгээ бодохоор бас амьд харилцаа илүү байсан уу гэж ярьдаг л та. Нэрээ нэг зүйлийг мартчихсан байна. Тэгээд нэг хоёр оролцогчтой холбоотой бас асуултын нэг тэмцээний зохион байгуулдаг. Тэгээд зөв хариулж чадсан бол
ялагч болдог байгаа манай үзэгч маань. Тэгээд намуна болон Цэнгүүн ер нь ямар хоол хийх дуртай вэ гэдгийг та бүхэн маань зөв хариулж чадах юм бол Риторик хоол сайхны салонд үйлчлүүлэх эрхийн бичгийн эзэн болно шүү гэдэг хэлье. Тэгээд ямар хоол хийж хамгийн сайн чаддаг вэ? Дуртай вэ? Ер нь хийх дуртай хоол нь юу вэ гэж байна. Би одоо юм уу чаддаг вэ юм уу? Ямар хоол хийх дуртай вэ гэж байна. Энэ дэлгэц жоохон наашилчуд болно. Би нөгөө лайвынхаа хүмүүсийг хараад уншиж маах юм. Даан чаддаггүй. Риторик чинь ямар хоол хийх дуртай? Би тэгтээ хоолндоо ирчүүд дундаа утгаад гайгүй шүү дээ. Анх 18 настайдаа Япон явахгүй. Талах тэгшгэн зүсч чаддаг хүүхдээ явчихсан. Би юуг ингэ уул шиг талах болох зүсдэг. Тэгээд тэнд очиод өөрөө ганцаараа яг амьдраад хоол хийж үзэхээр эхний ээлжинд бол дандаа л нэг нүүрс маягийн юм гэдэг байсан. Анх нэг оцсон шууд газан билээд гэж юм даах танилцж байгаа юм чи. Тэгээд нэг хоолныхоо ямиг газаа асаагаад хоолоо тавьчаад ийшээ ирэхэд ингээ хангад орох шатаад дууссан. Бидний чи хуучин Орсын нэг лисва билээд чинь дүлий удажж яадаг байсан. Яаж ч айгу хурдан талаар уучраас тийм. Цэнгүү бас хоол бол их сайн хийх дуртай гэж ярьж байна. Тэгэхээр ямар хоол хийх дуртай гэдгийг хэлж болохгүй. Зүгээр ер нь бол хоол их бие бас нэг стац хоол сайн хийдэг бах тий. Тий. Анх би 12 тоо хоол хийжсэн. Тэгээ нөө манайх яг тухайн үед пэйж авчихсан. Шарх шууг. Тэгээд тэр шарх шуугны номын нэр бүлэрчсэн. Ингээ пиццаны рецептээс. Тэгээ айгу сонирхоод ээжийг гойж байгаа. Гойж байгаа ч явах. Тэгэл маргааш нь номон дээрээс нь рецептийг аваад тэгэл дөрөөгөл хийж үзсэн тий. Ямар ч бас нэг ойлгохтой юм болоог байлаа. Тэгээ ямар ч бас бүгдээрээ идчихсэн л. Тэгээ ямар ч хүн идэж чадчихлаа гэж. За хүмүүс бол бууд цавн гэж хэлж байна. За асуугаад эхэлсэн шүү. За лайвыг шеэр хийсэн нэг уралдаан зарсан байгаа. За хоёр орцогч байгаа. Тэр болгээ залуу дуртай хийж чаддаг хоолыг асуусан бас нэг уралдааны зарсан байгаа. Сэродгээ залуу намуунатай нэг ширээнд сууж байсан санаж гэнэ гэж асуусан байна. Сэродыг санаж гэнэ үү намууна? Нэг ширээнд гэсэн чинь нэг ширээнд бол Японд юм бол эсвэл Орос гурт юм бол нэг ширээнд намууна Орос гурт байсан юм байна тийм ээ. Японд бас байсан. Хэдэн онд байсан Японд? Японд 8 онд явсан. 8 онд явсан. Хэр удсан? Нэг жил гарна. Цэнгүүнээр гадагшаа явах төлөвлөгөө байгаа гэж хэлсэн шүү дээ. Ер нь бол бас их яриад ахааргүй байх л та. Гэхдээ ер нь бодсон юм нэлээд байгаа хэрэг. Хитийн төлөв зорилго ер нь бас юу байна. тэгэл хийж чадах бүгдийг аль юм дээ. Цэнгүү ер нь найзуудтайгаа байхдаа хэр вэ? Хэр яриа вэ? Ер нь нөгөө өнөөдөр жоох юу ятсан байл л да. Ядарсан байдаг. Ядарсан байна. Гэхдээ яг найзуудтайгаа багын найз нартайгаа бол бүр ингээ яриа ороод ирээс зогсохгүй яриад байдаг шүү дээ. Гэхдээ цэнгүүний хувьд бас тийм олон ярилцлагын нэвтрүүлгээр орж байгаагүй учраас магадгүй жилийн дараа яг найзуудтайгаа юм шиг ярьдаг ч байж болно л тоо. Маа шижрэг чинь нэг мэдсэн чи бүр утга уу юм асууцаа цэнгүүнийг хариулж өгөхгүй. За ирээдүйн хитээн зорилго чинь. Гэхдээ яг тэгээд хүн чинь нөгөө дотроо зорилготой тэгээд бас тээсэн зүйлүүд байгаа учраас ер нь юу хий гэж бодож байна гэдэг зүйлийг асууж байна. Яг өөрийнхөө сонирхдаг одоо энэ биеийн гоо зүйч юм уу те. Энэ physical ability одоо биеийн чадамж одоо хүн төрөлхтөн гэх юм хүн одоо юу хийж авч байгаа те. Тиймэрхүү юм харж үзэх дуртай. Одоо багасаа бүрслийг чагчааныг житлэгч үү юм те. Зөндөө хүмүүсийг ингээд киногоор дамжуулж үзээд сонирхдаг байсан л та. Хүүхдэд бас бүгдээрээ л адилхан асуух. Тэгэл яг тэрийг арай шинжлэх ухаанжуулаад уншиж судлаад тэгэл тэргээрээ л юм те. За үзэгчд маань асууж байна бас тэнд сул зулаагээд хамгийн сүүлд хизээ уйлсан бэ намуука гинэ. Яа залуутай асуулт асууж байгаа юм бол Яг баярын нулимс ч байж болно шүү дээ. Яг заал тийм утгаар нь ойлгож байгаа юм байна. хамгийн сүүлд хизээ уйлсан бол Хэр ер нь гэхдээ би намаа юм байж магадгүй. Жохон уйлхаа гэж ярьдэн шүү дээ. Гинт баярлахаар ингээл нулимс гардаг ч юм уу. Гадагшаага гэдэг юм. Тийм үү? би чинь ингээл кино минь үзэл айгүй ингээл амархан уйлна. Ингээл шүлэн мүлээ сонсол зүгээр хүний харьцааны тал дээр шүү дээ. Одоо намаа ингээл гомдож бодох юм те. Тэгэж өдрөө харцаад үйлч мэлэхгүй. Тэгэж шалтаа. Зүгээр кино уран бүтээл үзээд бол ингээл хэлчих. Тийм үү? Шүлэг мүлээ сонсоод. За цэнгүү үү шүү. За намнуудаа зөвлөө нэг шүлэг явъя. Үйлээ шүү. Заавал үйлээ шүү. Гомгийн цэнгэр шуу, нисхээ мартан унмаар, 7 нуурын загас, сэлхээ мартан живмээр яасан сайхан бүсгүй. Яасан сайхан бүсгүй. Замын чин тосон, заяаны чи хань болохоор энд зогс сууж байна би. Нэгэнт ингээд учирсан учраас нэр усаа хэлж хаачаам уу.
Наад яг нэг загтал бичсэн юмнууд гарч ирж байгаа. Цэцлэгээ үгийг хэлчихлээ. Эцог Сингүн бас Шүлэг бичгүү. ер нь жоохон тийм зөөлнө үү? Зөөлөн гэдэг нь одоо юу гэсэн үг вэ? Одоо ер нь одоо жишээ нь ингээд юм хом үзэл ингээд жоохон дотор ингээд бодогдоод ч гэх юм уу нулимс хайртай юу гэж хэлдэг шүү дээ. Сэтгэл хөдлөл ер нь хэрэг Маргааш нь үлдэн шүү дээ. Тэгэл энэ нэг тийм одоо тэг гоё юм дээр бол тэгэл яхахгүй тэгэл явчихсан. Цэнгүүд гэхдээ Facebook дээр их тийм афоризм маягийн юм бичдэг үү? Уу харин Facebook-ээ нэг сайн хөдөлгөж чадахгүй л байна. хөтлөж чадахгүй. Одоо юу гэмтэй ингээд сонирхолтой хөтлөө тэгж чадахгүй л байна. За намна. Юу? Сайн байна уу? Facebook-ээр нэлээд итгэвтэй тий? Тий, итгэвтэй байдаг. Тэгээд тэгсэн чинь нөгөө загнаалцсан ш нэрэ Facebook-ийн ханацад. Нөгөө би чинь мэдээж миний ажил юм чинь би ажиллаа ингээл ингэж ингээл рекламаа шеэрлэнтэй. Өнөөдөр гэсэн чинь нөгөө чиний Facebook руу орохоор ингээл айгуугаа сонирхолтой байсан юм ээ. Нийтдээ пост бичдэг. Танаа ингээл сонирхолтой юм байдаг гэсэн чинь дандаа ингээд сүлүүдийн реклам. Тоглолтын реклам юм. Тэгэж байгаа шүүмжлэлт төрсөн. За 1 минутын хугацаа үлдсэн байгаа юм шиг байна. Шууд эфир явж байгаа учраас би бас өнөөдрийн хоёр зочиндоо бяцхан гарын бэлгийг гардуулах гэсэн юм аа. За энэ бол масс гэдэг одоо замын хажуугийн үйлчлэгээний эрхэм бичгийг гардуулах гэсэн юм аа. Монголд бас юм дэлхийн стандарт нийцсэн тийм ээ. Одоо дуудлагын замын хажуугийн үйлчлэгээ үзүүлдэг ийм газар нэгдсэн байгаа шүү. Дугуйсвар, тос туслогоо, ажилд асаах, түлхүүр, шатхуун хүргэлт гэдэг. Энэ дээр за нэг удаа үйлчлүүлэх эрхийн бичгийг гардуулж байгаа шүү. Энэ их дажгүй. Тэгээд ийм юм байлээ. Их дажгүй. Миний хоёр зочиндоо баярлалаа. нэг нэгээр нь гардуулж байгаа шүү. За ер нь одоо гинти бас те гинти юм гэдэг хизээш тохиолдог байхгүй. Нэг өглөө гараад ирэхэд машин аккумулятор суудсан ч юм уу, хөлдсөн ч юм уу, аль эсвэл яг ингээл хотын төвд олон бөглөрөлтөй явж явах үед дугуйг таагардаг байхгүй. Тэр хүнд энэ хүүтэнд буугаал ялгууя эмгтэй жолоочд бол тийм ээ. Данхраадаа дугуйгаа солихож явахын оронд энэ масс руу нэг ярьлаа. Тэгээ эренгүүтээ яг стандартаар дугуй мөгөж пакс хэлэл явуулаад өгч. Гоё юм байна. 7,000 6000 юм аа тий. Энэ Капо бас өнөөдрөөс баасан гарагийн нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа. Тэгээ манай оролцогчид бас эрхэм бичгийг гардуулж байна. Замын хажуугийн үйлчлэгээ илүү амарчилж ойртхон болгож байгаа. Бензин дуусангуус шатхууныг бас авчираад өгч байна. Тэрнээс бид нар ч өөрсдөө нэг колонкод нөхөхгүй хамаагүй өгөхгүй хэрэг болно гэж олон зүйл байгаа л та. Түлхүүрээ хийгээд орхиж чинь 24 цагийн дотор ирдгээрээ 24 цагийн турш үзүүлдгээр ирдгээрээ орой хэдэн цагтч байж болно шүү. За баасан гарагийн нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаараар бол өндөрлж байна. Тэгээ бид бүхэн бас шууд нэвтрүүлгээр лайваар хөрлөгүүгээр бол бас нэг сарын хугацааг үзсэн байна. Тэгээ 17 он маань эхэлж байна. Тэгээ бид нар өнөөдөр бол их сайхан тийм намуухан зөвлөгөөхөн зөөлхөн ийм дугаар боллоо гэж ойлгож байна. Тэгээд намукада суран бүтээж өндөр амжилтсаа, цэнгүүндээ бас өндөр амжилтсаа. Тэгээд эрдэмтэн хүн даруй их мөрөн дөлгөөн гэдэг шиг зөвлөгөөхөн залуучууд байлаа да тий. За баасан гараг өндөрлж байна. Дараагийн 7 хоногийн дугаараар шууд дараа дахиад уулзъя. Баярлалаа үзэгчдээ баярлалаа. Баярлалаа. Өдөрт баярлалаа. За тэр комент хийгэн үү гэдэг. За тэгээд үзэгчдээ яг шууд эфирээр лайваар үзэж байгаас сэтгэл хөндөр байна. За манай оролцогчид бичээд ихсэн байна. Орой минь гэсэн байна. Хараа мутсан юм нэг жил. Хараад байгаа юм тэндээс. Орой минь гэж байна. Азая бэмбэтэрч орой минь гинэ. Сайн уу? Намна харахгүй. Бүгд нэг юугаа үзье. Уран бүтээлчдийн богино хэмжээний танилцуулга видеог бас бид нар бэлдсэн байгаа. Тэгээд энэ видеог үзчихээд эргээд студид ажийнхан сайхан ярилцлагаар уулзъя. Видео. Чи ер нь яасан хүн зовоож чаддгүй.
За нэвтрүүлэгтэй хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн хоёр зочдын маань бяцхан танилцуулгыг та бүхэн үзлээ. За тэгээд ер нь бол ингээд богино хэмжээнд танилцуулах сэтгэл ямар байна? Юу вэ юу? Яаж ч ихтэй фэйсбүүкээс нь бахан зураг хийхгүй байна. Тийм ээ гайхалтай шүү дээ. Бахан зурнууд. Сингүү сая хамгийн ихний зургийг харснаа. Энэ зургийг юу хийж яваа гэж. Facebook ч бас аюултай байна. Авч болдог байсан бол бас хэцүү те. Бид нар нөгөө нэг орж байгаа хүмүүстээ хэлэхгүй зургийг авчиад тэгээд дуусах буцаага өгчт юм а зургийг. Тэгээ эвлүүлгийн видеог чинь бас зарна шүү. За намнагийн хувьд уран бүтээлийн сонь сайхан юу байна? Яг энэ эхний хэсэгтээ бол бид нар тийм ээ танилцуулгыг үзээд тэгээд уран бүтээл за ажил төлөвлөгөөнд хайрдаг байгаа. 70 сараас хойш бид нар төгсөө зураг ажилласан байна. Шинэ тоглолтын тэтгэлтэй байлаа. Тэгээд шинэ тоглолтоо 8 сард нээлээ. Шинэ сард дахиад шинэ тоглолтын тэтгэлд орлоо. 10 сард нээлээ. Тэгээд тусгаад өвлийн нэмсэлд орлоо. Тэгээд ингэсээр л дуусчлаа юу гэсэн юм? Тийм одоо тэгээд манай хамтлагийн баригадаар хөдөө орон нутгаар явна. Тэгээд бас Япон явна. Би болохоор нөгөө кинонд тоглохоор одоо л явж байгаа. Шинэ кинонд орч юм уу? Тийм. Ямар кино вэ? Зураг алтны эхлэж байгаа юм байна тий? Тийм эхлэж байгаа одоо нэг сараас. Аа. За Цэнгүүний хувьд 2017 он ямар он болж өнгөрсөн бэ? 16 он. Биш 16. Оо энэ үгүй түрүүлээ явсан байгаа юм шүү. Ингээдлээ хөгцсөн биш. Ингээдлээ хөшөрсөн биш тийм. 16 оноо. Айгуу сонирхолтой жил байлаа. Тэгээд нэвтрүүлэгт орсон жил. Цэнгүү ер нь жоохон бөөр суурьтай юу аль эсвэл өнөөдөр л юм байна уу? Жоохон ядарсан байна. Нөгөө өглөө ирсэн ирээд. Тэгээд бэлтгэлээ хийгээд гадуур дотор хөөгээд. Манайх нэг бэр аваад ирсэн. Бэр амарч ийм амарч юу. Бид нар нэвтрүүлгээ явж чиний 10 минут уу гэж янзын сэргийлсэн ингээд. Энд нэг нөхөр ингээ онцсон ингээд. Цэнгүүний хувьд бол бас өөрөө ерөөхдөө бас их тийм төлөв төвшин томоотой харагдаад байдаг юм байна. Тэ. Тэгээ хүн болгон бас олгүй шүү дээ тийм ээ. Гэтэ Цэнгүүний хувьд 2016 он бас өргөөжтэй жил байсан бах гэж би ойлгож шүү дээ тийм ээ. Пол дансыг бол хичээлдэг байсан тийм ээ бүжгэлдэг байсан. Гэхдээ яг авьяаслаг монголчуудад орно гэдэг чинь уран бүтээлч хүний хувьд тийм ээ. Урлагийн хүний хувьд аягүй том алхам таниулах юм алхам болсон баг гэж байна тийм үү? Тий, тооцоолоог бол том юм болж өрсөн л дээ. Яаж зорж байгаад орсон уу? Хүмүүс ороорой гэсэн үү? Гэнтэй л ерөөс. Энэ жил ахаа болох гэж байгаа юм байлээ. Чи орох уу? Бодож байгаа л. Тэгээд хэн орох уу гэсэн. Манай найз дуучин Чожо. Тийм. Тэгээд Чожо хоёр чинь найзууд байх юм шүү дээ. Би Цэнгүүн рүү залгасан чинь нөгөө Чожогийн Энэ аав нэ
Энэ улсуудын хүүхэд энэ өвгөд. Хожээ. Надлуу цааччихлаа. Энэ наад Нэтутаха гоё юм ижин. Зэмэштэй. Энийг энэ үлүү. Яа тахта. Бэжтэй. Би бүрэн дүүдэ хайртай. Би бэвэлдэ хайртай. За энэ бүсгүй бол X Toots Production-ы жүжигчин Номон дээр байна. Номон. Бас хэрэг бид дэргээ. Манай учир нь хаалганы цанаас мэдчихсэн яг чи. Айлд орж ирэхдээ. Ийм байсан юм байна. Айлд орж ирэхдээ хаалгыг онгойлгоч сайн байна уу? Энэ өндөр хүмүүсийн юу л да. За цэгвэж байгаа даашаа зогсоорой. За нэвтрүүлгийн өнөөдрийн 2 зочин тодорхой боллоо. Лайв үзээд за шууд эфир үзэгч та охин үзээрэй. Ингээд Баасан гарагийн нэвтрүүлэг үргэлжилж байна. Хамт байгаарай. Үргэлжилж байна. Ной татагтай нараа хаалга түр наашин хандуулаарай. Баасан гарагийн үдэш та юу хийдэг вэ? Энэ өрөө тантай хамт Баасан гарагийн нэвтрүүлгийг хөтлөгчөөр шинжирээ. Эцо чамайнаар хамт байна. Хоёр 2017 оны анхны Баасан гарагийг танд шууд хүрж байна. Бид их баяртай байна уулзж байгаадаа. За өнөөдрийн их хүмүүст зочдыг бол та бүхэнд танилцуулсан. Тэгээд үзэгчтэйгээ манай зочид бас энэ цаг мөчид мэдлэх байхаа гэж бодож байна. За сайн байцгаана уу? Тэгээд одоо телевизийг үзэж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд Баасан гарын нэвтрүүлэгт бас оролцуулсан баярлалаа. За сайн байцгаана уу? Бүгдээрэнд энэ орой мэндийг хүргэе. Тэгээд энэ нэвтрүүлэгт орж оролцуулсан та бүхэнд баярлалаа. Хоёр яг ингэж нөгөө хэлнэгээ тохирсон байсан юм уу? Намайг голчлаа. Би дагаад явчихсан. Энэ яг Монгол хүмүүсийн тэр нэг сайхан зочломтгой зан чанартай холбоотой л доо. Үзэгчид шижрээ төрийн зүгээс 2017 оны мэндийг хүргэж байна. 2016 оны 12 дугаар сарын 30-нд Баасан гарагийн нэвтрүүлгийн хамгийн сүүлийн 16 оны тусгай дугаар үзэгч та бүхэнд хүрсэн бол одоо ингээ 2017 он 1 жил өнгөрсөн байна шүү дээ. Шижрээ минь их хөгшрөөтэй. 1 жил өнгөрөөд сахал ургаад үснэсний стил шал өөр боллоо шүү дээ. Сайн бацгаад үзэгчтэй бидний 7 хоног бүр өсвөлээдэг Баасан гараг өнөөдөр иргэн ирж байна. 2017 он та сайн байна уу? Баасан гарагийн нэвтрүүлэг 2017 оны анхны дугаараа танд хүрэхэд бэлэн болсон байна. 17 он бол таны хувьд амжилт хүлээд алсраад баяр баясгалаар дүүрэн эхэлж байгаа гэдэгт бол итгэл дүүрэн байна. За нэвтрүүлэг уламжил ёсороо та бүхэнд яг өнөөдрөөс шууд эфирээр за мөн лайвтайгаа өргөх болно. Үндсэндээ олон телевизийн 600 студиэс телевизэн шууд эфир хүрж байгаа бол лайв Facebook-ийн Баасан гараг латинаар кириллээр альнаар ч хамаагүй бичээд манай утсаар зочлоороо. За энэ утсаар лайв хүрж байгаа шүү. Лайвын доор сэтгэгдлүүд за бүх тэмцээн уралдаан энэ бүх зүйл болох болно. Та бүхэн тэгээд манай зочдоос асуух зүйл байх юм бол шууд асуугаараа. Тэгээд бас хайртай дотны хүмүүстэй мэдлэгээ бас төвшүүлэх боломжтой тий. За тэгээд та бүхнийхээ дунд бол шерийн уралдааныг зарлж байна. Бас манай Баасан гараг пэйж хуудсан дээр лайк тарахаа бити мартаарай. Ялагчт нь бол риторик гоо сайхны салаанд үйлчлэхээр хин бичгийн эзнийг өгөх болно. За шер бол юм байгаа шүү. Бидний хүргэж байгаа лайвыг та бүхэн яг одоо паблик тохиргоотой шер хийгээрэй. Ингэсээр та бүхэн шерийн хийсэн хүмүүс дундаас бид нэр ялагчийг рандом цэг орж бас тодруулж за шижрэг хэлсэн бэлгийг өгөх болно. За Баасан гарагийн нэвтрүүлэг үргэлжилж байна. Уламжил ёсороо эрэгтэй эмэгтэй хоёр зочин оролцдог билээ. Ингээд хамгийн ихний зочинтойгоо танилцъя. Хүчгийг нээ. This is a man's world, but it would be nothing.
удаагийн маань хамгийн ихний зочин бол Аяастаг монголчин шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Пол Дэнсер Цэнгүүн. За бас гэр. Яг ингээд алхаар тэр чигээрээ явах нь гэж бодлоо. Аха. За бас гэр мэндэргээ. За басан. Манай Цэнгүүн бас сансныг бодсон бол их өндөр байгаа даа. Би ч одоо метр одоо 70 хүн шүү дээ. Тийм. Та намайг тэ намхан гэсэн. Анхаа тэгж бодож байсан. Тэгэхээр танилцаад энэ сэтгэл өөрчлөгдсөн. Хөөх, Цэнгүү эргэж харлаа. Басан гарагийн нэвтрүүлгийн лайвын октын тоо 80% ап хийлээ. За баярлалаа. Басан гараг үргэлжилж байна. Хоёр зочин оролцдог. Ингээд өнөөдрийн эмэгтэй зочин хэн байгаа болоо? Цэнгүүн дөрвишээ зогсож байгаараа шижир өтөр хамт хилдэг үгээ хэлсэн шүү дээ. Зочин хэн байгаа болоо? Хүшгийг нээ.